Сайн уу, тэгээд одоо 3 дугаар хуудас руу оръё. Эхлээд англи хэлээр нь дараа нь монгол хэлээр нь. On the corner of the private drive bit there wasn't a map in the sign. What could he have been thinking of? It must have been a trick of a light. Mr. Silly blinked and started at the cat. Bit stared back. Asked Mr. Disley drive around the corner and up the road. He watched the cat in his mirror. It was now reading the sign that said private drive. No, looking at the sign, cats couldn't read maps or signs. Miss Disley gave himself a little shake, put a cat out his mind. As he drove towards the town, he thought of nothing except a logic order of the drills he was hoping to get that day. But on the edge of town, drills were drowned out his mind by something else. As he set the usual morning traffic jam, he couldn't help notice that there seems to be a lot strangely dressed people about. The people cloaks. Miss Disley couldn't bear people who dressed funny clothes. The get-ups you saw on young people, he's supposed to be some stupid new fashion. He drummed his fingers on the street wall, and his eye fell on the huddle of those women standing quiet close by. They are whispering exactly together. Miss Disley was the energy to what that couple of them aren't young at all. Why? That man had to be older than he was, wearing an electric green coat, and the nerves of him bit. Then he struck Miss Disley that this was probably some silly stunt those people were obviously collecting for something. Yes, that would be traffic. Move on. By a few minutes later, Miss Disley arrived at the jeering car park. His mind back on the door. Miss Disley always sit with his back to the window. His office on the ninth floor. He hadn't might find it. За одоо би та бүхэнд монголоор нь орчуулж унших болно. More perfect байв. Ийн буланд зогсож байлаа. Гэхдээ газрын зураг байсангүй. Би юу бодож байсан юм бол гэж ноён Disley гайхав. Энэ бол гэр бүлийн хуурмаг л байх гэж бодлоо. Тэр нүдээ цавчин муурыг дахин ажиглаж, муурч бас түн рүү ширтэж байлаа. Булан тойрон дээш явахдаа ноён Disley төл рүү харж муурыг ажиглаж эхлэв. Одоо more private drive гэсэн самбарыг уншиж байгаа мэт харагдав. Үгүй ээ, самбарыг ширтэж байгаа нь л тэр. Муур
чинь газрын зураг эсвэл бичиг уншиж чадахгүй шүү дээ. Ноён Дизель өөртөө бага зэрэг инээмсэглээд толгой сэгсэрч муурыг бодлоосоо хаяв. Тэр ажил руугаа явж байхдаа өнөөдөр авч болох томоохон өрөмийг захиалахыг талаар нь бодож байлаа. Гэтэ хотын захад ирэхэд түүний толгойноос бүх өрөмдийг бодол ойрлжээ. Өглөөний энгийн төгжрээнд суугаад тэрээр нэгэн зүйлийг анзаарчээ. Гудамж даяар этгээд хувцастай хүмүүс дүүрэн байв. Тэр хүмүүс нөмрөг өмссөн байлаа. Ноён Дизель хачаа хувцас өмсдөг хүмүүс тун тааралдаагүй. Ялангуяа залуусын сонин хувцаснууд. Энэ бол шинэ мод байх гэж тэр бодов. Энэ жолооны хүрдэн дээр хуруугаа тогшиж байтал нүдэнд нь ногоон нурмөгтэй хэдэн хачин хүмүүс бөөнөр ширтэж байгаа нь харагдлаа. Ноён Дизель үүнд ихэд дургуутсав. Учир нь тэдний дунд залуус биш бүр түүнээс амхаг нэгэн хүн байлаа. Тэр хүнийг бодвол илүү настай бөгөөд ногоон нөмрөг өмссөн байв. Ийм байж болох уу гэж тэр дотроо бухимдан бодов. Гэвч дараа нь гэнэт түүний толгойд эд нар зүгээр л нэг хачин шоу хийж байгаа байх. Тийм ээ, тэр байх гэсэн бодол орж ирэв. Удалгүй төгжрөл багасж ноён Дизель минутын дараа Грэнси компани машин зогсоод ирж дахин өрөмдөг захиалах ажлын талаар бодож эхлэв. Ноён Дизель үргэлж офисын 9 давхар цонх руу нуруугаа харуулж суудаг байлаа. Хэрвээ тэр гээгүй бол тэр өдөр юу болж байгааг илүү эрт мэдэх байсан байж мэднэ.